Сайн байцгаана уу? Та бүхэндээ зохиолд суурилсан арга зүйг сургалт үйл ажиллагаанд хэрхэн хэрэглэж болох талаар хичээлийг хүргэх гэж байна. Ингээд улаан малгайд үлгэрээр дунд бүлгийн хүүхдүүдэд зориулсан сургалт үйл ажиллагааг танилцуулъя. Эрт үед нэгэн цагт өгөөртөн хөөрхөн охин байжээ. Тэр охин эмээгийнхээ хийж өгсөн улаан малгайг байнга өмсдөг тул хүмүүс түүнийг улаан малгайд гэж дууддаг байв. Ээж нь нэгэн өдөр улаан малгайтаа эмээдээ сүп аваачаад өгөөч гэжээ. Охин ойгоор алхасаар ойд цэцэгс үнэртэж шууд жиргэж байв. Замд нь том чон тарав. Чон инээмсэглээд охин минь хаашаа явж байна гэхэд улаан малгайт би эмээгийнх рүүгээ явж байна гэв. Үүнийг сонсоод чон улаан малгайтаас түрүүлэн гүйлээ. Чон түрүүлж эмээгэнд очоод эмээг залгаад оронд нь орж хэвтэв. Дараа нь улаан малгайт ирлээ. Орон дээр хэвтсэн чоныг хараад эмээгээ гэж боджээ. Тэгээд эмээ таны чих яагаад ийм том юм бэ? Чамайг сайн сонсох гэж. Эмээ таны ам яагаад ийм том юм бэ? Чамайг идэх гэж хэлээд чон охиныг залхичхав. Энэ үед эмээгийн гадуур явсан анчин их чимээ гарахаар нь тэднийд оров. Тэр чон унтаж байхыг олж харлаа. Тэгээд улаан малгайд эмээ хоёрыг аварчээ. Тэр цагаас хойш улаан малгайд ойгоор явахдаа замаасаа хазаахгүй явдаг болжээ. Сургалт үйл ажиллагаа 1. Суралцахуйн үр дүн нь математик 1-3-ын В. Хүүхэд найз нартайгаа тоглох явцдаа юмсын гадна дотор байршлыг нэрлэнэ. Сургалтын чиглэлийн уялдаа нь хэл яриа 2-3-ын В. Ирээжиж сараажиж бичнэ. Зураг урлал 2-2-ын Б. Бүтээлээ үндсэн өнгөөр бие дааж будна. Хэрэглэгдэхүүн үлгэрийн дөрүүд болон зурагт үзүүлэн үйл ажиллагаа 1 үлгэрийн бааtruуд нэртэй хэсэг байна. Багш улаан малгайд үлгэрийг ярина. Хүүхдүүд үлгэрийг анхааралтай сонсно. Үлгэрийн дөрүүдийг нэрлэж заана. Үйл ажиллагаа 2 маань чон хаана байна вэ гэдэг хэсэг. Багш самбар дээр зурагт үзүүлэн харуулад дээр, доор, дотор, гадна байрлалыг тайлбарлаж өгнө. Ингээд энэ зурагт үзүүлэнгээс багш маань тайлбарлаж өгнө. Үүн дээрээ багш дараа нь хүүхдүүдэд дасгал ажлын хуудас тарааж өгөөд дасгалуудыг ажилуулнаа. Доорх зурган дотроос орон дээр байгаа чоныг дугуйлаарай. Эндээс хүүхдүүд маань дугуйлна. Хоёр дахь нь доорх зурган дотроос цаасан хайрцаган дотор байгаа чоныг өнгөөр ялган будаарай. Эндээс ингээд хүүхдүүдийн маань будах чадвар буюу зураг урлалын маань сургалтын чиглэл ингээд бас ороод ирж байна. Доорх зургнуудаас ширээн дээр байгаа чоныг дугуйлаарай. Эндээс хүүхдүүд маань бас ингээд дугуйлах гээд ингээд хэл ярианы ингээд суралцахуйн чиглэл маань уялдаа маань ингээд ороод ирж болж байгаа юм аа. Багш нар маань ингээд иймэрхүү байдлаар бол ингээд сургалт үйл ажиллагаагаа төлөвлөж болно. Мөн тухайн математикийнхаа суралцахуйн үр дүнд нь тохируулсан интерактив дасгал даалгавруудыг гэрт нь ээж аавтайгаа хамтраад хийх тийм дасгал даалгавруудыг бас оруулж өгч болно шүү. Анхаарал тавьсанд баярлалаа.